За сайн байцгаана уу, сайхан өглөөний мэндийг хүргье. Монгол Улсын Улаанбаатар хотынхоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй танилцаад өглөөний нормал цагшинтай хамтдаа уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр өнөөдрийн бидний блогийн бас нэг үндсэн зорилго бол шинээр хэвлэгдсэн ба эрүүл мэнд гэдэг номынхаа талаар бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөхийг зорьсон юм аа. Энэ ном бол маш шинэлэг сайхан ном байгаа. Тэгэхээр ер нь Монгол орны ойн талаар тийм ээ. За тэгэхээр ер нь эрүүл мэндийн талаас нь эрүүл мэндтэй холбож бас хүний эрүүл мэндтэй тийм ээ. Экологийн эрүүл мэндтэй холбож бичсэн анхны бүтээлтгээр онцлогоо. Тэгэхээр би миний хүлээлт бол өглөөний 6 цаг 5 цаг 21 минутанд энэ чинь үндэсний хүрээлэн дээр ирлээ л дээ. Миний хүлээлт юу байсан бэ гэхээр ирэхэд битүү дүүрэн хүнтэй алхсан тийм ээ. Энд чинь ингээд суусан ярилцсан ийм сайхан байх болоо гэсэн хүлээлттэй ирсэн. Тэгэхээр ингээд сайхан байна. Юутаач энэ миний хүлээлт 1 жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа, магадгүй 5 жилийн дараа өглөө 5 цаг 30 минут ирэхэд тийм ээ. Энэ үндэсний цэцэрлэг хүрээлэн дүүрэн хүнтэй байдаг болсон байх байхаа гэж би бодож байна. За тэгэхээр ер нь хот суурин газар бол ногоон байх ёстой. Хот суурин газар бол цэцэгтэй байх ёстой, модтой байх ёстой, навчтай байх ёстой гэдэг нэг юм хот суурин газрын стандарт. Энэ нь хүний эрүүл мэндтэйгээ зохицсон ийм стандарт байдаг. Энэ хот суурин газрын паркийг бий болгож байгаа, ногоон байгууламжийг бий болгож байгаа мод бутны төрөл зүйлээс шалтгаалаад энэ өргөн утгаараа тийм ээ тухайн хот суурин газрыг чимж яадаг, цэцгэлүүлж яадаг, сайхан харагдуулж ядагаас гадна оршин суугчдын эрүүл мэндэд нөлөөсөн байх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ зүйлийг ер нь хүн ам ихтэй манайх шиг 1.8 сая хүнтэй хотод ийм сайхан үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ хүмүүс нөлөө ирж татдаг байгаасаа зунж байсан, өвөж байсан тийм ээ гэж би бодож байна. Тэрийг бас уриалмаар байна. Таслах ингээд бас хот суурин газрын ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн бас нэг салшгүй холбоотой төсвүүдийн нэг бол ийм сайхан хөшөө дурсгал байдаг. Энэ сайхан хөшөө дурсгал дээр ирээд хүмүүс ном унших сэтлийг эндээс ингээ аваасаа намайг өглөө дараагийн удаа ингээ түрээд ирэхэд яг энэ хөшөөний дэлбэг хажууд энэ сандал дээр суугаад ном уншдаг хүмүүс байж байгаасаа гэж би хүсэж мөрөөдж байна. Тэгээсэй гэж бодож байна. Сая өнгөрсөн энэ 100 мишвэс юм аа. Тэр чинь дөнгөж хавар гэж хэлэхдээ 4 сарын ихэр байсан. Баруун аймгаар явхад Баян хонгор аймаг. За тэгээд Говьалтай аймаг, Товтой аймаг хүүхдүүд өглөө бас алхаж байсан. Өглөө эрт хичээлээ уншиж явж харагдсан. Тэр нь бол үнэхээр ингээд таалагдсан. Тэгээд баг-багаар хүмүүс эрүүл мэндтэй анхаардаг байгаасаа, өглөө эрт тусч алхдаг байгаасаа, бас ном сонин уншиж энэ цэцэрлэг хүрээлэндээ суудаг байгаасаа гэж үнэхээр ингээд хүсэж байна. Их сайхан энэ сэдлийг тэгээд дээрээс нь иш сувтаа энэ чинь шийдэл ингээд ийм битүү юм харагдаж байна л та. Хүмүүс энийг хүн чинь нөгөө хэлхээс нааш хүн хичнээн цэцэн хэлхээс нааш мэддэггүй, таньдаггүй, ухаардаггүй тийм ээ цаас хэдийн нэмийн жижигээс хаш цоодохгүй гэдэг үг байдаг та. Тэгэхээр бас ямар нэгэн байдлаар гоё амрах, аялах, зугаалах, алхах газрынхаа хог эргэн тойронд байгаа энэ хогийг санаачлахаараа аваад хоёрын самд хийдэг байгаасаа гэдгийг би бас хүүхд залуучуудтай, бүх насны хүмүүстээ уриалж байна. Бид нар бүгдээрээ хамтдаа байгалаа хамгаална, ногоон орчныг бий болгоно, бүгдээрээ хамтдаа бүтээнэ гэдэг зүйлийг хүн ойлгосоо гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна. Сайхан байна. Маш олон зүйлийг энэ үндэсний цэцэрлэг хүрээлэнд олон төрлийн мотив тарьсан байна, ногоон болгосон байна. Энэс артаал цаатал энэ олон төрлийн цэцгийг ингээд тарьсан байна. Энэний цааталт бол ингээд маш олон хүний хичээл, зүтгэл, хүч, хөдөлмөр байдаг юм шүү. Арчилгаа, тодорхой гэдэг зүйл байдаг юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд ийм их хүний олон хүний энэ чинь мэдээж нэг хүний хөдөлмөр биш шүү дээ. Олон хүний хүч, сэтгэл, хөдөлмөрөөр бүтсэн зүйлийг бүгдээрээ хайрлаж хамгаалцгаая гэдгийг би бас уриалмаар байна. Энэ нь бидний хувийн хөгжилд
За тэгээд биднээс суралцж байгаа өсвөр насны хүүхдүүдэд сургамж олж ирэх учиртай юм шүү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Сайхан амарсан уу найзаа? Сайхан амарсан. За өчигдөр амарч чадсан уу? За өчигдөр бол намын нээлтэнд ирээд маш сайхан сэтгэл хангалуун яг л нөгөө ирсэн юм болсон юм шиг л болоод буцлаа. Тэгээд намаа бол хальтал харлаа. Яг сайхан унтаж уншиж байсан. Хүлгэж уншиж тийм ээ. Өчигдөр орой гэртээ харсан. Тэгээд одоо би номыг ингээд харж байхад бол яг одоо цаг үеийн дуудлагаар л бичигдсэн ном шиг ингээд санагдлаа. Тэгээд бид хоёрын одоо үерхлийн 20 хэдэн жилийн одоо явцаас харж байхад миний найз бол над руу ингээд ойд дотроос ярьдаг. Тэгээ ойд ирсэн модны хажууд ингээд өвтөж байгаа нь яг гэртээ ирсэн юм шиг тийм тухтай ярьдаг. Тэгээд би бол энийг бол номоо уншихтаа бол яг тэр нэг ой дотор байсан тэр мэдрэмжээрээ бичсэн ном байл гэж ойлголоо. Тэгээд бид нар бол байгалийн бүтээгдэхүүн тийм ээ. Одоо цэвэр агаар, одоо цэвэр хөрс, ус, цэвэр ус одоо ийм л зүйл одоо биднэрт хэрэгтэй. Одоо яг ийм цаг үед ирсэн байна. Тэгээд хүүхэд залуучууд тийм ээ хөгшин настай хинч байсан уншихад одоо ийм энгийн тийм яг өөрийнхөө одоо дотоод мэдрэмжээр бичсэн ийм сайхан ном байна. Тэгээд энийг бол одоо би сайхан тогтож уншнаа. Тэгээд өөр хүүхдүүдтэйгээ ингэ сайхан уншнаа гэж бодож байна. Тэгээд найзаасаа нэг юм асууя гэж бодлоо. Номыг одоо бичих сэтэл бол яаж орж ирсэн бэ? Ном бичиж одоо яг ийм байгаль тийм ээ мод хүний амьдралд одоо ямар хэрэгтэй талаар маш энгийн. Тэгэхээр нэ бидний мэддэг юм шиг хэрнээ бүх хүмүүс одоо энийг мэдгүй яах юм л гэж бодож байгаа. Гэтэл одоо яг мэрэгжлийн ой судлаач хүний хувьд ийм энгийн мөртлөө бидний мэддэг юм шиг мөртлөө мэддгүй юмнуудыг ингээ оруулж өгсөн байна. Тэгээд энийг бичих сэтэл ер нь анх яаж төрсөн. За баярлалаа. Тэгэхээр миний хувьд бол би та бүхэн маань угаасаа мэдчихэж байгаа тийм ээ барны дээр хэрэг яаж ирүүлчих вэ гэдэг талаар бид нэр бүтээр ингээд энэ ажлыг одоо олон хүмүүс таниулчих гээ, мэдүүлчих гээ. Одоо бид нэр ээлж технологийнхаа хэд технологийн дээр явж байна. Баг 4-5 дахьт нь явж байгаа баг тийм ээ. Тэгээд энэ явцдаа манай бүх бүтээлүүд чинь номууд тийм ээ арчгаа бүтээлүүд бас нэг түүхэн он цагтаа гаргаад идэх чинь гэж анзаарсан тийм ээ. Тэгэхээр одооноос 9 гаруй жилийн өмнө за жамс тавсан бүтээгдэхүүнээр хүнийг эмчилж болдго юм байна, эдгэж болдго юм байна тийм ээ. Хүний толгооноос хөл хүртэл одоо эмчлэх хийх ийм боломж байна. За тэр дундаа хүүхдээ эмгүүгээр өсөх боломж байна гэдэг энэ аргументыг дэвшүүлж ингэж гарч ирэхэд хүн бүхэн тийм гэж юу гэдэг Германд чи хэдэн хүүхэдтэй Германд хүүхэд өсгөх Монгол хүүхэд өсгөх орж ялгаатай шүү дээ гэх их мэтчлэнгээр загнадаг ч юм уу ямар юм байдаг тийм ойлголтууд их байдаг байсан. Тэгээд энэ болгоныг нөгөө тайлбарлахдаа ер нь хүн бол байгалаа ойрхон байх ёстой. За хүний эсийн ус гэж байдгаа тийм ээ хүний би дэлхийн одоо нийт одоо газар нутгийн 70% ус эзэлдэг шиг хүний бие организмын 70% ус эзэлдэг. Тэр дундаа 0.9% натрийн хлорын ус үгүй давстаа ус байдаг шүү дээ. Гэх мэтчлэнгээр ийм зүйлийг ярихад хүмүүс их хол байдаг басаа. За тэгээд дээрэс нь за энэ давс одоо энэ давс гэдэг зүйл чи эд шид биш юм аа тийм ээ. Энэ шилтгааны одоо эсийн биологийн онол юм аа. Энийг шилтгааны инновац гэдэг зүйлийг шингээж байж бид нэр хүнийг эмчилдэг, эдгээдэг зүйлийг хийсэн юм аа гэж тайлбарлахад хүртэл хүмүүсийн ойлголт аягүй хол байсан. Тэгээд жишээлбэл би бараг лаг бүхэн тэрээл ярьдаг байсан ногоон байгууламж энэ хотын ногоон байгууламжийг бүртгүүлж байгаа навчид моднууд, шилмөөстнүүд, бут сөөгнүүд, хүмүүс цэцэг навч тэр чигээрээ биологийн идэвхтэй өндөр мэдлийг өөртөө агуулж идэг юм аа тийм ээ. Энийг одоо жишээлбэл өнөөхөл ингээд алхаад явж хат ямар сайхан юм үнэрч чинь тийм ээ. Энийг үнээр хэмждэг буюу арома терапи гэж нэрлэдэг юм аа. Хүн бол өдөрт ногоон байгууламжид 30-аас 40 минут бол алхах хэвээр, алхах хөдөлгөөнийг хийж явах хэвээр тийм ээ. Тэгжиж ирүүл байдаг юм аа гэдэг талаар яриалдаг. Тэгэхээр бид нар энэ удаагийн энэ ном бол ерөнхийдөө за тэгээд энэ зүйлийг 10 жилийн өмнө бичиж гаргаад ирэх боломж байсан. Гэхдээ ямар нэг зүйл цаг хугацаатай яг цаг хугацааны юм үе шатчлаа хүмүүст ойлгуулахгүй бол энэ хэтэрхий одоо бид нар чи анзаарч байгаа манай бүтээгдэхүүнүүд нэг тодорхой цаг хугацааны дараа жишээлбэл давсан бүтээгдэхүүн одооноос гаруй жилийн өмнө гарч эхэлжсэн бол тослосон бүтээгдэхүүнүүд 7-8 жилийн өмнө гарч эхэлсэн тийм ээ. За тэгээд тэрний дараахан
Бүрэн бол хүмүүсийн энэ байгаль орчны боловсрол, байгаль орчны мэдлэг, байгальтайхаа ойрхон байх, танин мэдхүү гэдэг зүйлийг бид нэр эхлүүлэхгүй болох юм байна гэж 5 жилийн өмнөөс бид нэр одоо нөгөө гэр төсөл тийм ээ одоо номын сан одоо хүүхдийн эмгүүгээр өсгдөг ээжүүдийг цуглуулж уулзах ярилцлага энэ зүйлийг хийсээр байсан. Тэгээд за өөр нь бол ганцхан нөгөө бие махбодын эрүүл мэндээс гадна сэтгэл санааны амар амгалан таатай нөхцөл байдал гэдэг зүйл бол хамгийн чухал шүү гэдгийг бас гарч ирэхэд бол бид нэр хаан бүтээгдэхүүнүүдийг бас л одоо нас 3 жилийн өмнөөс ихтэй нөхцөлж бий болгож эхэллээ тийм ээ. Тэгэхээр энэ зүйлийг бас бид нэр яг энтэй адилханаар одоо энэ ой ба эрүүл мэнд гэдэг ном бол цагаа олсон тийм ээ. Та бүхний мэн нөгөө хүлээд байдаг миний ойгоор алах ёстой гэж яриад зүгээр одоо яриад ах чухал биш. Хүмүүс яг ийм юм байна. Энийг бодит ном байна. Ийм шинжлэх ухааны одоо энэ бол нэгэн шинжлэх ухааны өндөр түвшинд бичигдсэн ном гэж би харж байгаа. Тэгэхээр Монголд бол одоо судлалын ойн инженер, ой судлаач, байгаль орчны чиглэлийн маш олон эрдэмтдүүд байдаг. Тэр хүмүүсээс одоо яг ойг хүний эрүүл мэндтэй холбож, байгаль экологийн эрүүл мэндтэй холбож тийм ээ ерөөсөө энэ ойгоос хаягдах, орхигдох юм байдгүй юм шүү. Хүн байгалийн уялдаа холбооны талаар анх удаа бичигдсэн ийм ном маа. Тэгэхээр би Монгол орны ой гэдэг нэртэй том ном бичээд тэгээд энэний одоо сүүлийн хэсэг нь буюу тэр ном бол ерөнхийдөө одоо нэг 500 орчим хуудастай юм ном бичигдсэн л дээ. Тэгээ редакторлох явцдаа за номоо 2 хуваах хэрэгтэй юм байна. Хитрхи хүмүүсийг бид нар одоо нөгөө миний унш гэдэг юм учир бас одоо хүн 500 хуудас ном тавьчаад энийг одоо мэрэгчтэй өндөр түвшинд бичиж энийг уншихыг ихний эжэнд би өсөө ягаад хүмүүс бол ер нь модны ач холбогдлыг ихтэй мэдэх хэрэгтэй гэдгийг л ойлгох гэж энэ номыг бичсэн. Эндэж хүн одоо юу гэх юм бид нар одоо нөгөө мод тар гэлээдэг тийм ээ. Тэгээ мэрэгжлийн одоо ой судлаач хүний бичсэн энэ номыг ингээд уншаад үзчих юм бол андаа л сайхан эхлээд сэтгэлдээ мод тариад дараа нь одоо хашаантаа мод тарих юм байна гэдгийг би бол маш сайн ойлгосон. Тэгээд одоо би бас нэг экологч. За тэгээд би бас экологч мэрэгчлээ. Тэгээд ер нь бас байгальтай их хайртай, байгальд их ойр байхыг хүсдэг юм байна. Тэгээд бас нэг юм байгалийн чиглэлийн тийм ээ энэ номнуудыг бас ер нь ажиллаж харж бас уншиж санаа байт юм л да. Ер нь энэ тийм таарлал хараад тийм ээ уншаад бас нэг ингэж үзэх юм дуртай. Ер нь мэрэгжлийн хөвднээс ч тэгдэг баг. Яг энэ ойг эрүүл мэндтэй холбосон ном бол би бас гарч байгаагүй. Тэгээд одоо яг ийм ном одоо гар дээр авч байгаа төлөөлөл баяртай байна. Тэгээд хээрийн галуун нисэн үл хүрэх газраас хүний хөө эрдэм өвлөж ирнэ гэж одоо миний найз тийм ээ сайхан эрдмийг өрлөөд одоо их ондоо юм хэрэгтэй. Яг цаг үед нь одоо нийцсэн юм бүтээл гаргасан бол үүний өмнө одоо найздаа баяр хүргэе. Харахаж байна. Энд бол би эндээс ингээ харахлаар тэгээд одоо ингээд номоо ингээ харахлаар бол маш хэрэгтэй зүйлийг зөндөө байна. Тэгээ олон хүний номыг бас авч уншаасай. Тийм ээ. Тэгхийн бол мод тарих бол амар хаа. Ярихад бол одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Тийм ээ. Хамгийн амархан урагдаг. Тийм ээ. Хамгийн арчилгаа багтай. Тэгээд маш хурдан гоё болгох мод юу байна гэдэг асуудал тийм ээ. Гэтэл одоо эхлээд тэр зүрх сэтгэлдээ тэрийг ойлгохгүйгээр мод тарих бол бас хэцүү. Тэрийг бол одоо нэг тариад орчихоор урагчна гэдэг хүмүүс боддог. За мод бол бас хүүхэд шиг тийм ээ. Арчилгаа шаарддаг. Яг үнэ. Би бол бас зах цухаас нь ингээд тайрч явсан. За баярлалаа. Ихичи яг ийм сайхан зөв асуултыг асуугаад зөв сайхан сэтгэл хөдлөлөө. Тэгээ миний би бас одоо эх орондоо амьдрахгүй 14 гаруй жил болж байна л да. 15 дахь жил орж байна. Тэгэхээр миний нэг хүлээгээд байдаг, яриад байдаг зүйл хүмүүсийн одоо бодит байгаа байдлаас жоохон хол байгаад байгаа шиг ийм мэдрэмжүүдийг би бол ингээд аваад идэв. Хүмүүс ч бас тэрийг хэлхий. Тэгэхээр одоо хүсээгүй бид нэг 21-р зуунд байгальтайгаа ойрхон байх, их тэтгэврээр хайрлах, хамгаалах, чин сэтгэлээсээ, сэтгэл хөдлөлөөсөө байгальтайгаа одоо маш ойрхон байж тийм ээ энийг хайрлах гэдэг энэ мэдлэг, сэтэл тийм ээ санаачлах гэдэг зүйлийг хүн авах хэрэгтэй. Энийг бид нэр
нөгөө хүн хэдий цэцэн ч гэсэн тийм ээ хэлхээс нааш мэдхгүй цаас хэдий нэмгэн ч гэсэн чичгээс нааш тоохгүй гэдэг нэг байдаг таа. Тэгэхээр би энэ бол бидний одоо мэрэгжлийн хүмүүсийн хувьд одоо би ой судлаач мэрэгчлээ гээд гараад ирээд за би нэг тийм дарга хийчих юмсан, би нэг тэгч юмсан, би ингэч юмсан гэхээс илүүтэйгээр чадах хэмжээгээр чадах боломжоор хүмүүст энэ ой гэдэг зөв чи хэрэгтэй юм аа, мод гэдэг зүйл хэрэгтэй юм аа, ургамал наавч ус байгаль орчин гэдэг бол хүний амьдралын салшгүй холбоотой хэсэг юм аа, тийм ээ. Энэ байгаль гэдэг зүйл нь өөрөө сүрчих юм бол бидний амьдрал дууслаа. Өвчин зовлон бид нэгэгдэнэ. Хүний өвчин зовлон хаанаас үүсээд байгаа юм бэ гэдгийг одоо байгаль орчны бүх одоо мэрэгжлийн хүмүүс, инженер, биологчид тийм ээ, биотехнологичд, микробиологчид, тийм ээ, генетикчид бас тодорхой хэмжээгээр нийт массад энэ талаар ойлгох хэрэгтэй. Ингэжээч бид нэр бүгдээрээ хүм бүр Монгол улсын иргэн бүр тийм ээ энэ ногоон байгууламжийг харих юмсан, бий болгох юмсан, бусдын тариад бий болгоцсон энэ сайхан ногоон их дэлхийг хайрлах юмсан, хамгаалах юмсан гэдэг сэдвүүд нь бий болно. Тэгэхгүйгээр бид нэр яриад ах юм бол энэ ажил бол явахгүй. За би мэдээж ингээд машин хүндтэй талхалтай хандж байгаа хүмүүс маш сайхан зүйлийг хийсэн байна. Миний өнөөглөөний хүлээлт жишээлбэл нэг зүйлийг би анзаарч байна л да. Монгол ирэх тоолонд хүмүүс аягүй алхахгүй юм байна. Бүгдээр аягүй завгүй хотлоо 1.7 8 сая хүн ахиад дэлхийн том хэсэг тусдаа хотын тоонд ордог. Тэгээд өглөө буян тухайгаас хүрээд ирэхэд тийм ээ одоос эрдэнэ сумаас хүрээд ирэхэд бас цаг гарантай машинаар явж ирж байгаа шүү дээ. Тэгээд Мяатын онгоц одоохондоо 4 цаг өнгөрөөл бууж ин л да. Тэгээд Улаанбаатар хот руу ороход 6 цагтаа нүүр тулж идэг. Би өвөлж байсан, зунж байсан, хавар ямар ч удаа өглөө босоод алхаж байгаа хүмүүс хэрзээ болон байдаг юм болоо гэдэг дандаа ажиглаж анзаарч байгаа тийм хүмүүс байдаг юм лээ. Тэгээд өнөөглөө энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд блог хийхээр 5 цагт ирсэн. Тэгэхэд бол бараг ч нэг ч байгаагүй. Миний хүлээлт бол юу байсан бэ гэхээр 5 цагт хүрээд ирэхэд дор хажийн цэцэрлэгт хүрээлэнд 2-3 хүн алхаж явах та гэж би бодсон. 2-3 ч биш би бараг 20-30. Тэгэхээр энэ хотод амьдарч байгаа хүний тоо олон төрөлтэй. Гэтэл миний хувьд би Герман улсад энэ олон жил амьдрахдаа мэдээж би мэрэгчлийн хүний хувьд надад алхах энэ ой модоор алхах, ногоон байгууламжаар алхах, энэ ботаникийн хүрээлэнгүүдээр алхах гэдэг бол миний бас амьдралын чухал хэсгүүдийн нэг байдаг. За алхалт гэснээс энэ ном дотор л орсон байна тийм ээ. Орсон гарсан байна. Тэгэхээр бас хүмүүс энэ номоо уншихаар бас алхаж эхлэх байхаа тийм ээ. Тэгээд би энийг одоо хэлээд байна л да. Тэгэхээр юу гэхээр энэ сайхан энд маш олон би бас энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн санаачилж хийсэн тийм ээ. Мэдээж Монгол Улсын засгийн газар энэ артал байж байгаа байх тийм ээ. Гар бие оролцож хийсэн байгууллага, шинжилгээний одоо байгууллагууд, компаниуд за одоо энийг хариуцж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ би бас мэргэжлийн хүний баярлалаа, талархлаа гэдгийг би хэлмээр байна. Тэгээд энд бариад байгууллагад өгсөн ийм сайхан газар маш олон хүмүүс ирж алхдаг, номоо уншдаг, тийм ээ бие биентэйгээ сэтгэлээ хуваалцдаг ийм сайхан болгоосоо энэ 10 мөндрийг аваасаа энэ байгаль дэлхийгээ таньж мэдээсээ хайрлах сэтгэлийг бага насны хүүхдүүдтэй ч гэсэн зааж өгөөсөө байгалаа жинхэнэ утгаараа мэдрээсээ тийм ээ гэж би бодож байна. Тэгэхээр энэ ном дээр бол мэдээж маш олон 11 бүлэгтэй. Тэгэхээр ер нь Русад энэ номыг уншсанаар эхний ээжэнд чи сайн хичлээ шүү дээ. Хүмүүсийг мод тариач гэдэг чухал биш ээ. Хүмүүс модынхаа төрөл зүйлийг ялгаж салахгүй байж ич хөрсний тухай мэдлэггүй байж ич тийм ээ. За өв сургуулийн талаарх мэдлэг үнэхээр багтаа байна. Тэгэхээр эхний ээлжинд би Монгол Улсын ерөнхийлөгч таны одоо санаачилсан тэрбум мод гэдгийг санаачлах хөтөлбөрт бол би мэргэжлийн ой судлаач одоо эрдэмтэн хүнийхээ хувьд бол үнэхээр талархалтай таатай хүлээж авч байгаа. Би энэ санаачлага өргөн дэлгэр болж хүм бүхэн энд өөрийн би одоо сэтгэлийн оролцоолоосаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тийм байгаасаа гэсэн үүднээс энэ одоо блогийг хичээсэн миний бас ой судлаач хүний хувьд би бас энэ салбарын эрдэмтэн хүний хувьд миний оролцоо энэ жишээлбэл тэрбум модны одоо ямар оролцоо авах вэ? Одоо миний чадах зүйл бол би бас энэ олон хэрэглэгч ээжүүдийг, аавуудыг, олон сайхан хүүхдүүдийг, олон хүмүүсийг тийм ээ энэ чи ийм учир утгатай юм байна штэ гэдэг энэ сэтэл рүү бас ингэж хөлөө алхаж оруулахад
тус нэмэр болох үүднээс энэ зүйлийг ярьж байгаамаа. Тэгэхээр хүн болгоны бас Монгол орныхаа хөгжил цэцгэлэл тийм ээ тэр дундаа байгаль орчны салбарт миний хувьд бол ойн салбарт оруулах тодорхой хэмжээний оюуны том хөрөнгө оруулалт гэж би харж байгаа. Тэгэхээр бид нэр мод тарих гэдэг санаачлах нь бол зөв санаа. Энийг хэрхэн яаж тарих вэ гэдгийг ойлгуулахын тулд ард түмнийхээ нийт одоо хүмүүсийнхээ сэтгэл зүрхэнд тархинд тэр мод тарих сэтлийг нь ой мод гэдэг чинь ямар чухал ач холбогдолтой юм бэ? Хүний эрүүл мэнд ерөөсөө л энэс 100% хамааралтай юм байна шүү дээ, тийм ээ? Байгаль орчныг хайрлахгүй бол бидний амьдрал ингээд дуусах юм байна гэдгийг амьдралтай нь холбож яг амь настай нь холбосон байдлаар ингэж тайлбарч ойлгуулж ич бид нар энэ ногоон насыг бий болгоно хамтдаа бүх хүн энийг чинь зөвхөн одоо мэргэжлийн байгууллага хийгээд одоо тарьсан энэ зүйлийн үн цэнийг хүн нэг юм байдаг шүү дээ. Өөрөөсөө одоо ямар нэгэн байдлаар тухайн хүний оролцоо жишээлбэл сэтгэл санааны, гар биеийн, оюун ухааны, мөнгө төгрөгийн оролцоо ороогүй газар ямар нэгэн зөвлөлтөөр тэр зүйлийн үн цэнийг ингээд хязгаарч мэддэг. Тэгэхээр энэ одоо тэр бомод санаачлагыг за тэгээ дээрэс нь ногоон байх, эрүүл байх, амьдралын чанараа дээшлүүл сэтгэл санааны амар амтанд хүрэхэд хүн болгоны оролцоо хамгийн чухал. Би хэрвээ одоо энийг маш олон хүн мэддэг, ой модны талаар маш олон хүн мэддэг, ногоон байгууламжийн үн цэнийн талаар маш олон хүн мэддэг, энэний ашиг тусын талаар мэддэг байсан бол өнөөдрийн энэ үндэсний цэцэрлэг хүрээлэн өглөө битүү дүүрэн байх байсан бахаа гэж би бодогдож байна. Надад тийм. Ер нь бол ялангуяа энэ дулааны үйлрэл тийм ээ. За манай Монгол орнч нь бас өвөл бол бас ерөөсөө ялангуяа Улаанбаатар чинь уртаатай байгаа. Тэгэхээр энэ дулааны үйлрэлт бол яг саяны хэлдгээрээс хүмүүс халахж явах байсан бахаа гэд хүлээлт гарч ирсэн гэдэг тийм ээ. Яг энэ бол бас үнэн. Тэгээд бид нар бол бас ер нь бол алхалт одоо энэ байгаль орчинтойгоо ойр байх гэдэг зүйлээс бас хаслагдсан юм байна. Тэгээ одоо бидний одоо хийж чадах зүйл бол үр хөвгтдээ нэг зөв үлгэр үзүүлээд тийм ээ. За энэ нэг номыг нэг сайхан тухтай уншуулт сургаад тийм ээ. Энэ ном уншаад сурсан хөвгтөл бол бас амьдралд олцгоё гэж би боддог. За яагаад тэгэхээр ном уншаад сууж байхад бол төвлөрөл бас давхар болж байдаг тийм ээ. Мэдлэгийг одоо оромтлуулж яадаг хөвчлээ одоо маш сайн талууд байна. Тэгэхээр мэдээж ном уншаад тийм ээ тэрний утга учирыг ойлгосон хөвгт бол ирээдүйд бол модлох юм амжиггүй нэ тийм ээ. Одоо миний хийж чадах зүйл бол хүүхдүүдтэй дүүнэртээ одоо ном уншуул сургая гэсэн бодол өнөө их болчихлээ. Баярлалаа нацаа. Миний хувьд бол би юу хүмүүст илүү их ойрхон амьдрал ойрхон ойлгуулах юмсан гэж боддог байх хэрэг эрүүл байх хэрэгтэй. Хүн бол эрүүл байх хэрэгтэй. Ас жаргалтай амьдрий гэж бодож ивэл эрүүл байх хэрэгтэй. Амжилттай явъя гэж бодож ивэл эрүүл байх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд сэтгэдэг хүн байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Дэлхийн бизнесийг босгохын тулд эрүүл байх хэрэгтэй. Ямар ч одоо тийм ээ хаач амьдарч байгаагаас үл шалтгаалдаг хүн бол эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэнд гэдэг бол нийтгээрт. Тэгэхээр бид нар одоо ийм бүтээгдэхүүнүүдийг ханаас гаргаж аваад байгааг хүмүүс ойлгохгүй байна шүү дээ тийм ээ. Ер нь бол мэдхгүй тэрийг одоо нэг уугаа 5 минутын дараа 10 минутын дараа 30 минутын дараа ид шид юмшгээр хүлээж аваад нэгүүлтэй энэ чинь бидний хүрээлэн боо энэ модноос энэ угамлаас гаргаж авдаг хүмүүс тэрийг синтезийн аргаар одоо энэ болгоод хургаж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний ууж идж байгаа ундны уус хоол хийж идэж ууж байгаа бүх зүйл чинь байглаас ирж байгаа зүйл юм шүү. Тэр хүн төрөлхт яагаад нутаг байгаа юм бэ гэхээр ерөөсөө хөлс богцноос, ус богцноос, ногоон малсын хэмжээ багаснаас, омод өвтгцснаас болоод өвдөө зовоод байгаамаа гэдгийг хүн бүхэн ойлгож чадхал юм бол хүссэн хүсээгүй байгаль гэдэг зүйл чинь бидний ерөөсөө л хорвоо дээр ирэх хоёрхан үнэн байгаа шүү дээ. Төрхөн үнэн, үхэн үнэн. Энэ хооронд хүннийг бол бид нэр хүн төрөлхтөө өөрөө тухайн хүний харьцангуй үнэн багтаа өөрөө бүтээдэг. Тэгэхээр энэ хоёр үнний хооронд амьдарч явах явцдаа хүн бол ерөөсөө их дэлхийгээ л хайрлах хэрэгтэй юм байна гэдэг мессежийг хүн бүхэн мэдээд авчихал юм бол энд заавал мэргэжлийн ой судлаачид, мэргэжлийн ой инженерүүд, мэргэжлийн экологчид, байгаль хамгаалагчид ойгоо байгаль хамгаалах ёстой гэдэг үүднээс биш хүн бүхэн тийм ээ. Энэ сэтлийг авч чадхал юм бол ногоон байгууламжийг дэмжих ёстой юм байна, мод тарих ёстой юм байна. Модыг цаашлаад эхлээд бид нэр одоо ингэдэн л та хүмүүс аль бол хурдан ургадаг мод гэж байхгүй л дээ. Яг одоо мод бидний үр хүүхэдтэй яг адилханаар арчилгаа, усалгаа, хүүхдэд одоо төрүүлээд бид нэр үр хүүхдэд төрүүлээд хаждаггүй үстэй. Тэрнтэй яг адилханаар
одоо эхний жилийн асаргаа ямар байх хэвээр юм бэ? Нэгээс 0-1 наснд нь юун дээр анхаарах хэвээр юм. Дахиад нэгээс одоо 3 насны хооронд юун дээр анхаарах хэвээр юм. Им гэдэг хүн идэж ууж байгаа хоол хүнс за тухайн эцэг эхийн эрүүл мэнд гээд бүх юм яригддаг шүү дээ. Тэрнээ яг адилханаар модыг одоо нөх ухаж ихсэн цаг хугацаанаас эхлээд энэ өндөр модод болоод ургах хүртэл яг хүний хүүхдтэй адилхан арчилгаа шаарддаг юм шүү. Тэгэхээр нөгөө хурдан ургадаг мод гэж яриад байна. Тэр чинь бол одоо би яавал мессеж хийлгээд хүн бүхэн ингээд намайг гаднаас харахад одоо ганган төгс төгөлдөр үзэсгэлэнтэй харагдах вэ гэдэг гадаад үзмжийн ярьдагтай яг адилхан зүйл яриад байгаа байхгүй. Тэгэхээр мод гэдэг бол тухайн бүс нутгаас шалтгаалаад за говийн бүс, хангаан бүс тийм ээ энэ бүс төслөөс шалтгаалаад өөр байж тийм ээ газар зүйн онцлогоос шалтгаалаад хөрсний одоо шин чанараас шалтгаалаад устгаанаас шалтгаалаад өөр байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол нарийн зүйлийг одоо ярих бол үнэхээр урт хугацаа хэрэгтэй л дээ. Миний сэтэл бол эхлээд хүн мод гэдэг зүйл чинь ерөөсөө хүний амьдралын их булаг үүсвэр юм байна. Усны ундрагыг хамгаалж яддаг юм байна. Усыг сэвшүүлж яддаг юм байна. Төрсийг одоо мод зогсоож хамгаалж яддаг юм байна гэдгийг л ойлгосон цагт ингийн утгаар энийг ойлгочих юм бол хүсээгүй байх модоо хамгаалах, хайрлах, тайрж ургуулах сэтэл нь бий болно гэдгийг энэ номоор харуулахыг зорж байгаа. Юм бол энгийн байдлаар эхлэх хэрэгтэй. Түүнээс одоо бид нэр мэрэгжлийн хүний би одоо энэ дээр одоо Монгол орны дэлхийн дулаар янз янзын сэдвийг ярихыг хүсэхгүй байна. Тэгэх юм бол хүмүүс яагаад унших сэдвэнд бараг алгуучдаггүй юм шиг том мега юм ярьдаг энэ чинь аюултай юм байна шүү. Хүмүүс чинь хүнд унших сэдвэл юмыг яг энгийн байдлаар ойлгох гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр чи мэдж байгаа миний бичлэг номууд бол мэрэгжлийн хүмүүс одоо миний бичсэн бүх номуудад ерөөсөө ямар ч мэрэгчлээс үе шалтгаалаад аваад уншихад маш энгийнээр гэхдээ цааталтын шинжлэх ухааны одоо онолууд нь явж идэг тайлбарыг нь маш энгийн байдлаар бичиж ойлгохыг хүсдэг. Бас л яг тийм зарчмаар бичигдсэн. Гэтэ энэ ОБА эрүүл мэндийн ном маань одоо яг өнөөдрийн байдлаар монгол дээр бичигдсэн байна. Энэ цаашдаа англи дээр бичигдэнэ, герман дээр бичигдэнэ. Тэгээд дараагийн одоо миний бичиж байгаа ном бол Монгол орны ОО гэдэг мэргэжлийн төвчний онцлог ном бичигдээд бэлэн болсон байна. Одоо эдитийн хянан тохиолдуулах тэр үе шатандаа явж байна. Тэгээд цааш бид хүүхдэд зориулагдсан танин мэдхүү нас насанд зориулагдсан юм ой тухайн ном бичигдэж гарч ирнэ. Сэрэг бодлоо баярлалаа. Одоо эрүүл мэнд бол бүхнээс үнэтэй гэдэг тийм ээ. Хүн одоо эрүүл мэндээ алдвал бүхэн галмаа. Тэгэхээр бид нар одоо эрүүл мэнд маань юутай холбоотой юм бэ гэхээр байгаль орчинтай баяр холбоотой болчиход байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг эхлээд одоо ойлгох. За ялангуяа энэ хүүхд залуучууд ойлгох. Тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ хэрэгтэй цаг үед бас хэрэгтэй ном гарсанд бол бас их баярлж байна. Дараагийнх нь ажил тийм ээ. Дараагийнх нь олон номыг бичигдэх байхаа. Тэр нь амжилт хүсье. Маш олон гарч одоо тийм ээ. Маш олон хүнд хүрч хүрэх болтугай гэж өрөвдөө. Тэгээд энэ номноос бол хуудас бүр нь бол үн цэнтэй тийм ээ. Бичигдсэн нэг хуудас бүр нь бол хүний сэтгэлд хүрдэг. За ингээ харахад энгийн юм шиг хэрний одоо хүний дотоод сэтгэлд бүр сайхан хүрдэг юм номнууд байдаг. Одоо бол чөлөөт цагаараа тийм ээ байгальтаа алхангаа одоо номоо сайхан унших болно гэж хэлээ. За баярлалаа. За би миний хувьд бол би бас яг одоо чи сая хэллээ шүү дээ. Ярианы хэл маань тийм их дураар ах юм шүү. Яг одоо би чи нөгөө чамруу видео кол ярьдаг тийм ээ. Тэгэхэд яг хэр очиод очиж хөвтчих. Гэр орондоо хөвтсөн юм шиг, гэр орондоо байгаа юм шиг тавтаа тухтаа байх юм а гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр би хүн бүхэн энэ мэдрэмжийг аваасаа гэж боддог. Болсон болоогүй яг одоо цаг үед бол сайхан болсон байна л да. Бид нэр одооноос 20 жилийн өмнө гадаадд оюутан болоод явж байхад их оронлогоо ярих гэж, ээжтэйгээ ярих гэж их цагийг одоо авч буцаар ярих гэж зөндөө юм болдог байсан бол одоо бол бид нэр хоолоо идэж гин, цайгаа ууж гин, ийм юм болж гин. Дэлхийн ертөнц бол одоо нөгөө дэлхийн хавтгай гэдэг юм болж байгаа шиг байна. Гэхдээ дэлхийн ертөнц ер нь хурдтай хөгжиж гин, шинжлэх ухааны олд хамжилтууд ч гэсэн гялтхан гин, гялцж гин. Одоо зүгээр гар утас техник, тоног төхөөрөмжийн хэрэглэнээс харахад бид нэр гүйцэхэ байж шүү дээ. Тех тусам хүн мэдлэг гэдэг зүйлээ сайжруулж явах хэрэгтэй. Бүх хүний хөгжил гэдгийг үнэхээр одоо сайжруулж явах хэрэгтэй. Энийг яаж сайжруулах хэрэгтэй вэ гэхээр бид нар уншиж, судалж, мэддэг чаддаг зүйлээ улам баталгаажуулж тийм ээ. Нэгээр нэмэгдүүлж, шат ахиулж ижил бид нэр одоо
дэлхийтэйгээ нөөц хэрэгсэж амьдрнаа. Тэгэхээр 21-р зуун маань өөрөө технологийн 90 100, байгаль орчны 90 100, байгальтайгаа ойрхон байх. Монгол ард түмэн уламжлалт, соёл, ёс заншлаараа бол бид нар чинь байгальтайгаа ойрхон ард юм шүү дээ. Байгальтайгаа ойрхон. За ямар ч одоо нөгөө ийм байрдаг, там байрдаг гэх хүмүүс байдаг шүү дээ. Арга ингээд уран төгсөөд таньж хийгээд хадуурсан төгсөрсөн ч аваад уурчдаг, идчихдэг, хоолунд нь хүмүүс ундаа хэрэгжилдэг. Гэтэл хүн болгон тийм байх шаардлагатай биш л дээ. Гэхдээ ойн талаар, модны талаар, ургамлын талаар, цэцгэлчлийн талаар, энэний үн цэнийн талаар уншаад мэдчих юм бол хүмүүс байгалыг хайрлах, цаашлаад байгалаар дамжуулаад өөрийгөө хайрлах, гэр бүлээ хайрлах, үр хүүхдээ хайрлах энэ хайрын сэтлийг бий болох хэрэгтэй юм байна. Тэгхгүйгээр бид нэр яриад ах юм бол энэ бол ажил хэрэг болж чадахгүй. Тэгэхээр одооноос ер нь жилээс жил ирэх тусам байгаль орчин богдож байна, буурч байна. Байгальд бол мэдээж хүн сөргөөл болон эргээр нөлөөлдөг шүү дээ. Бид нар одоо эндээс ингээ харж байна л да. Хүний гараар бүтсэн зүйл гэдэг ямар агуу байна, ямар сайхан байна. Гэтэл мэрэгчлийн хүний хувьд чи бүтээр бол ирээд дуу адаад ингээ зогсож байна. Энийг хүн бүхэн энэний талаар уншаад мэдчих юм бол ямар их үн цэнээр босгосон зүйл вэ гэдгийг мэдчихэд өнөөдөр ингээд нийтийн цэцэрлэгт хүрээлийн юм байж хахад маргаашаас эхлээд нөгөөдрөөс эхлээд 2 3 4 5 жилийн дараа энд байгаа энэ бүх олон хүмүүс хашаанда тийм ээ ногоон байгууламж бий болгоод аятаа тухта 50 амьдрах орчин нөхцөлөө улам сайжруулах юм бол энэ л одоо нэр дэлхийдээ оруулаад байгаа хамгийн том хөв нэмэр. Одоо энэ дээр нөгөө эмишн, хүлэмжийн хий, за тэгээд витамин D, 3 энтергэлээ олон зүйлийг ярьж болох байхгүй. Гэтэ багаар алхамаар энэ зүйлийг хийх ёстой боломжтой гэж би үзэж харж байгаа. Тэгээд нөгөө сая бас нэг юм яриан дундаас тийм ээ. Эрүүл мэнд бол одоо үнэлж багш үнцэнтэй тийм ээ. Эрүүл мэндийг бол одоо мөнгөөр үнэлэх ямар ч боломжгүй. Тэгээд бидний эрүүл мэнд маань эргээд байгаль орчинд болж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо байгаль орчноо бол одоо эрүүл мэндтэйгээ холбоотой ойлгоцсон хүн бол хүчээр одоо тийм ээ. Өссөн өсөөгөө байгаль орчноо хайрлнаа тийм ээ. Тэгэхээр л одоо энэнийг л одоо хүн болгоно олоод одоо мэдчихээсээ тийм ээ. Номноос олоо. Ялангуяа хүүхэд залуучууд мэдээсэй л гэж одоо тэгжил хүсэж байна да миний. Би яг одоо баярлалаа нэ. Би энэ дээр итгэл дүүрэн байна. Бид нэр эхлээд намайг одоо юм уншаач гэхээр баяртай ингэ бичсэн номоо л уншуулах гээд байна да гэдэг ийм сэтлэр хүмүүс одоо ханддаг байсан бол одоо унших чинь ийм хэрэгтэй юм байна. Бид нар уншдаггүйгээсээ болоод уншсан зүйлээ тэмдэглэж хадгалдаггүйгээсээ болоод хүний одоо оюун ухаан, бодол, сэтгэл санаа тухайн өдрийн ажил, амьдралтай бусад зүйлтэй холбоотойгоор тийм ээ бид нар чинь дааш давхын аргагүй маш их мэдээллийн дунд амьдарч шүү дээ. Тэгэхээр бид нар энэ их олон мэдээллийн 90 100-д амьдарч байгаа энэ цаг үедээ яг юу чухалчилж авах вэ гэдэг чинь хамгийн чухал. Тэгэхээр миний хувьд маш олон мэдээж хүний амьдралд олон чухал зүйл байдаг. Миний хувьд бол эрүүл мэнд. Эрүүл байх гэдэг бол хамгийн чухал. Эрүүл хүн бол өвдөж одоо өсөж чадна, зовж чадна, ганцаардна. Хүний амьдрал чинь юу эсэх үсэх юм бэ тий? Олон зүйлийг үзсэн шүү дээ. Тэгэхээр эрүүл сэтгэл санааны хувьд эрүүл хүн бас өвдөж чаддаг. Тэгэхээр бид нар өвчтөөс ямар нэг зүйлээс одоо зүхтаах боломж бол байхгүй шүү дээ. Тэрийг даваад тулаад гарахаас өөр аргагүй. Тэгэхээр эрүүлэр амьдраа сурцсан хүн яадаг вэ гэхээр амьдралд ирж байгаа зовлон, жаргал, гуниг готрол хүний амьдрал тохиолдож болох бүх зүйлийг баланстай аваад явчих чаддаг. Би ийм одоо Монгол Улсын иргэд залуучууд энэ эх орны чинь эрүүл хүн цаашид авч явна шүү дээ. Дэлхийн хэмжээнд таниулна. Эрүүл хүн энэ эх орныг удирдах шүү дээ. Тэгэхээр би уншдаг, судалдаг, байгаль дэлхийгээ хайрладаг хүн их байгаасаа гэж ямар мэрэгчлээс үл шалтгаална тий. Та барилгын инженер байж болно, та багш байж болно, та улс төрч байж болно. Гэтэ та бид нэр ээж аваас төрөөд их дэлхийдэл шингэн шүү дээ. Ямар нэгэн байдлаар чандралсан ч байсан бидний чандрыг хаа нэгэн газар модны ороод хийх юм уу эсвэл одоо эсвэл одоо хаа нэгэн газар тавьж өгөх юм байгальтаа шинжилж байгаа. Тэгэхээр одоо бас одоо нөх ухаад хийсэн ч гэсэн миний амьдралдаа бодож явдаг нэг хатуу бодол байдгийг юу гэж бодож чаддаг вэ гэхээр өргөн утгаараа хаач энэ дэлхийг орхиж явж магадгүй тийм ээ. Одоо дэлхийн аль нэг үнцэг болно. Тэгээд тэр их дэлхийдээ шингэх газар маань хөрсний богтол бити орцсон байгаасаа гэж би чиний сэтгэлээсээ боддог. Яг миний туйлын хүсч явдаг бодол юм. Тэгэхээр би
мэрэгжлийн хүний хувьд энэ дэлхийг эрүүл байлгахад юунээр анхаарах ёстой вэ гэдэг зүйл бол би олон хүмүүст энэ их дэлхийн үн цэнийг мэдрүүлэхэд чаддаг мэддгээ ярьж хэлж бичиж төөргөж сэтгэл санаанд хэрэгтэй уусах ингээд бүх юмсан хийж чадсан. За одоо ингээд хоёлоо ингээ яриа бол ингээд үргэлжлээл ах юм тийм ээ яриад ах юм. Тэгээд түрүүн бас чиний ярьснаас бол уншдаг. Тэгээ уншнаа тэмдэглэдэг гэж тийм ээ. Тэр бол одоо тэмдэглээд ингээд даваад үлдсэн зүйл бол бас дараа нь эргээд сэргээгээд харж байна. Тийм ээ. Дахиад сэргээгдсэн мэдээлэл бол ингээ өөр татгалагдах тийм ээ. Мэдлэг болоод ингээд үлдэх юм боломжтой юм байна. Тэгээд бид нар бол одоо юу гэдэг ихтлийгээ хайрлахгүйгээр бол цаашаа явахгүй болсон юм цаг үед ирсэн байна тийм ээ. Тэгээд энэ цаг үед бол одоо яг хэрэгтэй номер бол яг одоо цаг үеийн дуудлагаар бичигдэж тийм ээ. Олон хүн уншихад ойлгомжтой тийм ээ. Бидний настай ч байсан уншихад ойлгомжтой. Мөртлөө одоо энгийн юм шиг мөртлөө одоо асар их мэдлийг ингэж борлуулах юм боломжтой. Номнууд бол мэдлж байгаа. Тэгээд цаашаа одоо бас зөндөө олон ном бүтээл бол мэдлэх нь бол тодорхой. Тэгээд найзынхаа цаашдынх нь одоо бүтээл тийм ээ. Судалгаа одоо бүтээл юм бол өндрөөс өндөр амжилт төсөө. Тэгээд Баярлалаа найзаа. Маш их баярлалаа. Дараа бас хоёлоо бас тэгээд иймэрхүү маягаар зөндөө ярилцах байхаа гэж бодож байна. За их баярлалаа. За тэгэхээр бид нарыг бас өнөөдөр бид хоёр хоёулахна ирээгүй байна. Тэгэхээр Бадминтоны маш олон мянган хэрэглэгчид Монгол орны 448 дахин одоо Чингис хааны маань хүрч амжаагүй газар тархас болсон ийм олон санаа байна. Тэгээд бүгдийн өмнө сайхан мэдээ одоо тэтгэл оролцсон байгаа projektийг юу стогонд авцгаа ирсэн ихэнх хүмүүс ирсэн маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн стогонд яг За бүгдээр нэг өдрийн хүргье. За бид нар бүгдээрээ сайхан ингээ аз жаргалтай бай, эрүүл энх бай, бүгдээрээ баян сэтгэлэн бай гэж ярьдаг мөртлөө одоо ингээ анзаараад хахад бүгд ингээ айгүйх материалын зүйл рүү анхаарад энгийн буюу одоо байгаль дэлхий, цэвэр ус, агаар, хөрс бүгдийг ингээд хайрлах биднэрт ямар хэрэгтэй вэ гэдгийг ерөөсөө бүгдээрээ мартаад байдаг юм шиг санагдаад байдаг болсон сүлээд. Тэгэхээр одоо бид нар ерөөсөө юунд анхаарах вэ гэхээр эрүүл байна гэдэг нь ерөөсөө тэр машин, байр, орон сууц энэ тэр гэхээс илүүтэй хүн эрүүл байх нь хамгийн их юмыг бүтээн тэр баялаг бүтээн гэдгийг бүгдээрээ одоо зүгээр ухаарцах хэрэгтэй, мэддэг нь бүгдээрээ тэрийг цаашаа дэлгэрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Эндхийн тул бид нар ерөөсөө модоо хайрлаа, одоо хашаандаач бай, цусландаач бүгд нэг чамаагүй хоёр хойш чамаагүй боломжоор мод барих хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ модоо тарьдаг нь тарай тарьж чадахгүй байгаа байгаль дэлхийг маш их хайрлах хэрэгтэй. Цэнгэг устай, модтой байж бид нар эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байна гэдэг маань баялгаа бүтээн гэдгийг ерөөсөө анхаарах хэрэгтэй. Дээрээс нь хог хүний зүгээс бол бид нар ингэж хөрөнгө оруулмаар байна гэж уриалмаар байна. Дээрээс нь улсын хурлын очтой бүгднгийн эрдэмтэй чадaltaй мэрэгд хүмүүсээ бүгднгийн цуглуулад одоо нэг уулзаад улсын хурлыг ногооруулад бидний эрүүл мэндэд анхаарах цаг нь болсон байна гэж бодож байна. Тэгэхээр бүх хүмүүсийг мод тарьцгаая, байгалаа хайрлая гэж уриалмаар байна. Ирсэн хүмүүстэй баярлалаа. За би ч гэсэн энэ ярьж байгаа хүмүүстэй санал нэг байна. Тэр нь бид нар нөгөө үнээр бодлож авсан, мөнгөөр бодлож авсан зүйлдээ аюул ач холбогдол өгдөг юм шиг надад санагддаг. Нөгөө зүйлдээ ерөөсөө ач холбогдол өгөхгүй. Байгаль дэлхийд ач холбогдол өгөхгүй. Яг өнгөө ургаж байгаа энэ сайхан ургамал энэ тэгээ өсөөхтэй ач холбогдол өгдөг. Нэг өдөр ч гэсэн хүүхдүүдээ аваад гаддаггүй. Тийм байдлаас одоо нөгөө ахоо тэ орчны эрүүл мэнд сөргөөрнүүдийг иймэрхүү үзэгдлээс эхлээл хүний эрүүл мэндээс дөрөв чигтдэг юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ бид нар хүүхдүүдэд дагуулаад ядахна ингээд цэцэрлэг хүрээлэнд нэг өдөр алхахтаа байгалаа яаж харцах вэ? Одоо энэ ургамал дунд хүрэж байгаа өхөө шивчтэй яаж харцах вэ гэдгээ ч асуудалтай заагаад чиглүүлээд өгөх одоо өөргөн бидэрт байж байгаа. Тэгэхээр байгалаа ойлгох байгаа чи эрүүл байх хамгийн ихний алхам бол зүгээр бид нар энгийн зүйлээр л байгальтайгаа сайхан энгийн зүйлүүд байгальтайгаа л эрүүл байх. Тэгээд бас хэрэгтэй ер нь л бол тэгээ нөх хэрэгтэй хэрэггүй зүйлээ ялгаас урчхтал тэгээ бүх зүйл болдог юм болоо гэж бодож байгаа. Баярлалаа. За энэ багын дээрээ юм сайхан шинэ номны нээлттэй гэсэн түүний дараа болж байгаа юм сайхан шинэ баг хэлсэн хүмүүстэй сайхан хүний мэдээ.
За манай Монгол улсын одоо Улаанбаатар хотод үлдэрсэн ихэнх хүмүүс одоо түүний бараг 80% үлдчихсэн үлдэрсэн хотод үнэхээр агаар орчны бодлого тоосч энэ хөлөмжийг хийгээд өвөл гэж ер нь жилийн 4 удирдах жилийн 3 удирдах болсон. Үнэхээр хангалттай манайхан бол ингээд одоо эндээ тасдгийг одоо шатах тассан материал бүх төлөөс ингэж авч байгаа. Тэгээ энэ нь болохоор бидний эрүүл мэндэд маш их нөлөөлж одоо ер нь баг хашилгүй хүн гэж байхаа байсан. Тэгээ энэ болохоор бид нар чинь өөрсдөө ногоон байгууламж гэж юу гэдэг. Бид нар ерөөсөө яг үлдэрсэн газар энэ хотцны мэдсээр бүх хүмүүс мэрэгжлийн хүмүүс ч гэсэн ярьж байгаа байж ч ерөөсөө энэ ард иргэдийн орчны ерөөсөө анхаарлыг яг төвлөрүүлж чаддгүй. Жишээ хүүхдийн тоглоомын талбай гэдэг чинь дандаа энэ урд хятад улсаас орж ирсэн юм дандаа химийн найрлагатай одоо ингээд альдигээд энтергээд ярьж байгаа шүү дээ. Ярьж байгаа боловч хөрсөн дээрээ бууж байгаа юм байна. Одоо энэ барилгын материал бид нар орчноос яг өөрсдөө хичнээн бид нар одоо ингээд ямар их буйнаар энэ бадмын брэндийн давс тавсан бүтээгдэхүүний эрүүл одоо манай Монгол орны энэ давсан бүтээгдэхүүн дуусамын шүтэн уулын давсаар хийж байгаа энэ бүтээгдэхүүн энэ бадмын брэндийг үүсгэн байгуулагч Баятай докторийн хийсэн энэ бүтээгдэхүүний буйнаар л өнөөдрийн өдрийг хүрч байгаа. Бид нар одоо гадны улс орнд байх чинь биднэрт бол яг нөгөө тэнцээ стандартын дагуу бүх байгаль орчин ингээд орчин тогтнож байгаа бүх юм зүгээр бидний явж байгаа орчин хүртэл ингээд цэвэрхэн тэгээд бид нар чи яг стандарт байдаг учраас бидний аюулгүй байдлаар хангагдсан байдаг Монгол орондоо ирэн шууд бохирдлын дээр наазах нүднээс нулимс гоожол хамар ам битүүрээ тэхэлдэг. Энэ тал дээр одоо ой мод гэд ярьдаг. Үнэхээр яг үндсэндээ хавар болгон 3 сар ойчдын өдөр гэж болдог. Би яг ер нь мэдээллийг харьцангуй авдаг хүн гэж өөрийгөө боддог. Гэхдээ яг энэ ард иргэдийн эрүүл мэндэд чиглэгдсэн юм ерөөсөө хийдгүү хангалтгүй тэр ойн тухайн асуудлаар ярьж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр зүрх шимширдэг. Өчнөө тэр хүнд доллар сая хэдэн сая тэр гумаараа энэ тэндээ төсөл хөтөлбөр болон энэ улсаас орж ирж байгаа татварын мөнгөөр бий болж байгаа бүтээгдэхүүнийг ерөөсөө энэ ард иргэдэд ард иргэдийн эрүүл мэндийн төлөө юу ч хийдэггүй уучлаарай. Ингэж хийж байгаагийн надад би хэлж байгаа нь би боловч угаасаа бүх хүмүүс эмнэлгийн эмэнд очирж байгаа нь хамгийн харамсалтай. Тэгэнгүүтээ 3 сар хөл бүтэн 3 сар бид нэр энэ агаарын бохирдолтой хүн бүтэл яг амьдралаа тээж явж байгаа өрнөөс өрний хооронд лизингийн хооронд амьдарч байгаа ард иргэдийн хавар 5 сар хүчил бурдан дуусаасаа гэж хүүхдүүдээ аваад бүгдээрээ гадагшаа ой талбай руугаа явдаг. Тэгэнгүүт тэнд ямар гоё юм бэ гэж явж байгаа хэрнээ яг явж байгаа орчиндөө ерөөсөө тийм хог хаягдaltaгүй явж байгаа хүн гэж үнэхээр байна уу даа гэж бодоход одоо энэ сүүлийн үеийн залуучууд энэ одооны залуучууд гэж яриад одооны залууч биш. Яг одоо орчин үеийн залуучууд хогоо яг үндсэндээ яг хачиж явдаг. Тэгээд хэсэг бүдэг юм илийг гаралтай яг боловсралтай хүмүүс бол яг хогоогоо авч явдаг. Бусад хүмүүс нь энэ одоо ингэж яваад үзээр яг одоо яг энэ яг сайхан байгалийн сайхан бүгдээрээ амарч байгаа юм. Уусан ундаа энэ олон пластик материалуудаа хогоо тэр чигээр нь хаяа явдаг нь үнэхээр хүн юм нэлээ. Тэгэхээр хүмүүс эрүүл орчинд амьдрий, урт наслын удаан жаргал одоо олсон мөнгө байдаг юм уу өчнөө 27-сын юмдаа удаан насаар наслая гэж бодох юм бол энэ ойтойгоо ойрхон ой модоо хайрлаж энэ хог хаягдлаа авч явж сурцгаая л гэж хэлмээр байна. Тэгээд энэ ярилцлаганд орсон бүх хүмүүст баярлалаа. Цаанаа та бүхэнд сайхан өглөөний мэндийг хүргэе. Бадмын брэндийн Баятай докторийнхоо гаргасан шинэ ой ба эрүүл мэнд номын нээлтэн дээрээ энэ болоод мэргэжлийн болцож байгаа баяртай байна. За бид бүхэн Бадмын брэндийн давс давсан бүтээгдэхүүнээр биеийн эрүүл мэндийн эмчилгээ сурцсан. Бид бүхэн биеийн эрүүл мэндээрээ бол одоо ер нь номер 1 эрүүл хүмүүс болж байгаа. Дараачийн 2 дахь төсөл нь бол лам бүтээгдэхүүнээрээ төрлийн ламын бүтээгдэхүүнүүдээрээ бид сэтгцэн эрүүл мэндийг эмчилж байна. За ингээд бид бие сэтгэлийн хувьд эрүүл хүмүүс болчлоо. Ингээд их сайхан эрүүл саруул хүмүүс болоод гараад явхлаар бид нар өөрснөө гоё эрүүл болчлоо. Гараад ямар орчин нийгэмд амьдрах уу? Гараад ямар одоо хамт олон тийм ээ хүмүүсийн дунд амьдрах уу гэхээр бид нар үнэхээр бид бүхэн бусдаа нөлөөлөх маш чухал хүмүүс болжээ. Бид бүхэн тэр сайхан байгаль орчныг хамтдаа бүтээх ёстой болсон байна. Бид бүхэн тэр сайхан эрүүл тийм ээ бие сэтгэлийн хувьд эрүүл хамт олныг бий болгох ёстой юм байна. Тэгэхээр бид нар одоо зөвхөн өөрийгөө гэр бүлээ эрүүл болгоод зогсохгүй цаашаа Монгол нийгмээ монголчуудыгаа ард түмнийг бид нар эрүүлжүүлэхэд бие сэтгэлээрээ нөлөөлөх ёстой юм байна. За тэгээд энэ номыг ингээд уншиж эхлээгүйч гарч гэлж байхад бол үнэхээр бид нар нэгт одоо биеийн эрүүл сэтгэл нь эрүүл болчлоо. Тэгтэл гараад бид нар ямар агаар амьсгалах юм бэ? Бидний нөгөө эрүүл болсон сайхан бие сэтгэлж эргээл гараал энэ амьсгалж байгаа амьсгалаараа эргээд бохирдсон юм байна. Тэгэхээр бид бүхний
одоо Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газраас урайлсан тэр бом мод хөтөлбөр тийм ээ. Хүн болгол мод тарих хэвээр тэр бом мод. Гэтэл бид нар тэр модыг тарих хэвээр маань яаж тарихаа мэдгүй. Хаана юугаа суулгах, ямар модоо тарих хэвээргаа мэдгүй. Өөрөөр хэлбэл энэ ном бид хүн нөгөө уншиж бичиж суухаар бид нар эхлээд үсгээ үздэг шиг бид бүхний одоо байгаль экосистемээ хайрлаж, хамгаалж одоо цааш нь дэлгэрүүлж, хөгжүүлж явахад бол маш чухал гарын авлага буюу бид бүхний цагаанлага болсон байна. Тэгэхээр би ингээд өнөөдөр өглөө ирээд гарч хэлж байхад бид бүхэн бие сэтгэлээ эрүүл олгочлоо. Гэтэл бид нар байгалаа хайрлаад, хамгаалаад ингээд явах нь бид бүхний энэ одоо эрүүл бие сэтгэл зүйн байгальтайгаа бас зохицож байж одоо бүрэн бүтэн 100% эрүүл авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид бүхэн байгалаа хамгаалах хэрэгтэй юм байна. Уул, уус, ургамал, амьтан бүгдийг нь хайрлах хамгаалах хэрэгтэй юм байна. Ямар ч амьтан одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар энэ байгальдаа хэрэгтэй болоод тэр амьтан байгаа учраас бид бүхэн тэр болгоныг харсан болгоныг хөнөөж болохгүй байна. Бид бүхэн хангаа дургадаг модыг говь давьж суулгаад ингээд бас нэг чинь одоо мод чинь бол амтай штэ. Бас нэг ингээд нүгэл хийгээд яж болохгүй нэ штэ. Тэгэхээр бид бүхэн номоо уншиж агаад энэ номныхоо дагуу бид бүхэн өөрөө мэдлэг боловсралтай олж байгаа тэр бүхэн одоо хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Ингээд тав бүхэндээ баярлаа. Баярлалаа доктортой маш их баярлаа. Бид бүхнийг ингээд биеийг нь эрүүл олголоо. Хоёрт нь сэтгэлийн эрүүл олголоо. Гуравдугаарт нь ингээд агаар байгаль орчноороо бидний бас эрүүл олгоход ингээд хүч хөдөлмөрөнд зориулж ийм үнэтэй бүтээлээ гаргаж тавьсан маш их талархалтай хүлээж авч байна. Ингээд таны эрдмийн алтан шар замын үлцэтэй байгуулт бай. Цаана өглөө блогонд орцоор ирсэн нөлөөлөл мөрч ирсэн хүмүүстээ баярлалаа. Бид энэ өчигдрийн номын нээлтөнд оролцсон энэ баяртай докторын энэ ай баярл мэд гэдэг эндээсээс ингээд дөнгөж би ингээд номыг гарчлал харж байхад одоо энэ болон хүний хэлцлэг сэтгцэн ирүүлэн одоо энэ тархины үйл ажиллагаа сэтгэл экосистем сэтгэл төвшин экосистем сэтгэл хөдлөлт анхаарал татвар. За би ингээд экосистем нойр гэл ингээд зөнгөж гарчихсан. Надад үнэхээр бидний амьдралд маш ойр дөнгөж эхэлж байгаа. За би нэг олон хүүхдтэй хүний 5 хүүхд төсөсний хүний яг хүүхдүүдэд жоохон бахад хөдөө очиод ингээд модон дотор ороод суугаар манай хүүхдэд аягүй унтдаг байсан. Бүр өөр ирэхгүй ингээд заримдаа бүр өдөрж ингээд би ч өөрөө байнга ингээд нойр хүрээстэй. Тэгээд нэг хүүхдүүдэд толгой нь өвдөд ингээд бид чинь голын ингээд урсгалтай газар очиод суудаг. Тэгэхээр ерөөсөө хүн одоо энэ байгальтайгаа ямар ойр байдаг, байгаль хүнд ямар хэрэгтэй гэдгийг би ер нь ингээд өөрийнхөө туршлагаар мэддэг болсон л тоо. Тэгээд энэ мод би одоо ингээд харахад энэ ерөөсөө мод ингээд одоо энэ бадмын брендинг бүтээгдэхүүнүүд би одоо баг 5 жил хэрэгжилж эхэлж байна. Тэгэхээр ой модын давс хоёр бүр ингээд хоорондоо бүр яг ингээд уялдаа холбоотой одоо энэ ойгоос гарсан хүн өөрөө угаасаа нөгөө байгалийн бүтээгдэхүүн ингээд гэж хүн болгон юу яадаг мэддэг хэрнээсээ яг тэгээд байгальтайгаа бас ойр байж чадахгүй байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд хамгийн гол би нөгөө юу аахгүй нөгөө эмээ сангийн одоо олон жил эмээ сангийн ажил хийдэг хүний хувьд одоо ингээд харьцуулаад харахаар за ингээд бид нар нэг юм уулаа гэхэд одоо ингээд юм чи ингээд аюул тийм гаш нөлөөнүүд ихтэй штэ. Ер нь ингээд за нэг амтууд удаа их чи ингээд дараа мөвөнц ингээд даралдаал нэг өвчин гараад ирдэг. Нилийн ингээд удаан энүүд ухаан ингээд бөөрөнд аяг ачаал өгдөг. Илгэнд ингээд ачаал өгдөг. За нэг юм уухын дад эргээд би нөгөө илэг хамгаалах юм уух хэрэгтэй болдог. Ингээд юм чи ингээд бүгд ингээд химийн энэ л юмнууд ингээд бид нар хэрэглээд байгаа штэ. Тэгэхээр би энэ давсан бүтээгдэхүүнийг одоо ингээд 5 жил хэрэгжилж байхад за би анх хэлж би нөгөө аягүй харшилтай байсан. Харшлаа эмчлэх гэж яг нөгөө анх хэлж би сетэнд орж эхлэхэд харшлаа эмчлээд нэг 5-6 сетэнд ороод би үзүүлэхэд би нөгөө жил болгон 3 жил ингээд нөгөө юугаа хянуулаад явдаг байсан. Нөгөө дэлгүүн дээр нэг тийм ургацаа байгаад идэгсэн аахгүй. Тэгэл яг нөгөө хэмжээг нь хараад ингээд ажиллаад хянуулж байгаараа гэдэг нэг жилдээ нэг удаа биеийнхээ харуулаад явдаг гэсэн. Тэгээ нэг жилийн дараа нөгөө сетэнд орж дуусаад нөгөө эмчтэр очиод үзсэн чинь нөгөө дэлгүүний нөгөө юу ч байхгүй болсон ургац. Би бүр гайхаад тэгэхээр хард энэ давсан бүтээгдэхүүнийг хэрэглэгээд одоо зүгээр би нөгөө харшилтаа хэрэгсэн юм маань ингээд миний дэлгүүний дээр юу ургацыг юу болгоцсон байхгүй юу? Байхгүй болгоцсон байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүний бие чинь нөгөө 70% нь уус. За тэгээд тэр уус нь нөгөө 0.9% давс гэдгээрээ одоо давсан бүтээгдэхүүнийг номдоо зориулж хэрэглэхэд бүх ингээд эрхтнүүд нь эсээрээ дамжаад эснийхээ усаар дамжаад ирүүлж идэх юм байна гэдгийг би бүр нэг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Тэгээд одоо давсан бүтээгдэхүүнүүдийнхаа нөгөө
одоо нөгөө цусны бүлгэрүүдийг юм би одоо бараг жил гарan ууж хахад миний хотод бүр баяруу тийм өрөвсөлтэй байнга л ялэг гардаг гэсэн. Улаалттай бүр ингэж энд тэндээ жижигэн шахтай. Тэгээд сая би жил гарan уугаад үзүүлэхэд надад бүр ямар ч хэлэхгүй байхгүй. Тэр өрөвсөл улаалтууд бүр юу жоо хотод бүр ямар ч асуудалгүй болсон байгаа байхгүй юу. Тэгээд энэ давс энэ мод энэ одоо энэ номыг л би яг өчтөр харж гарчглаа. Гэхдээ ерөөсөө энэ модын давс хоёр чинь ерөөсөө ингэ хоорондоо бүр ямар холбоотой уялдаа холбоотой байдаг юм бэ гэдгийг одоо бүр яг тэгээд одоо тэгээд ингээл манайхан тэр мод гэл яг тэр мод нас яг тэр нөгөө сансан хэмжээндээ хурж ингэж ургуулж арчилж тэрнийг хүмүүс чадж гин үү бүү юу тэрийг би бүр одоо энэ ойжуулах моджуулах гэдгийг бүр одоо улсын бодлого болгож манай монголчууд энэ бүр улсын бодлого болгож одоо ард түмэндээ бүр ингэ нутагшуулаад одоо бүр хүүхдүүдийг бүр багаас нь тэр сургуулийн одоо нөгөө сурах бичгт энийг бүр суулгаж өгөөсөө энэ намнаас ч гэсэн тэр сурах бичгт оруулж өгөөсөө гэж би бүр яг тэгээд бодлого өгчтэй ном авч уншаад гарчглаад уншаачгүй л дээ нөгөө гарчглаад өчтөр аваад дөнгөж л яасан гарчгсан. Тэгээд яг л нэг цаг үе болсон. Одоо хүн бол нөгөө байгаль руугаа байгаль ямар хүнд хэрэгтэй вэ гэдгийг хүн болгон ярьдаг болсон. Одоо яг энэ цаг үе байхгүй юу? Ер нь хүмүүс яг одоо яг юу хэрэгтэй байна гэдэг монголчууд бол угаасаа нөгөө байгальтайгаа ойр байдаг байгалийн бүтээгдэхүүн. Ер нь тэгэл нөгөө цаг агаар одоо ерөөсөө цаг агаар байгальтайгаа л хамт манайхан дээр үесээ л яасан. Нөгөө оршин тогтнож ингэж ирсэн. Тэгээ одоо монголчууд өдөрөө гадныхан ч гэсэн одоо ингэж яг тийм эко эрүүл байгаль руугаа их одоо нөгөө тэмүүлдэг болсон байгаа. Яг энэ цаг үед бол энэ ном бид нар давсан бүтээгдэхүүн бол монголчууд өдөрөө дэлхийд одоо бүр одоо маш их чухал хэрэгтэй юм. За сайн байцгаана уу. Бадмин бэрийн тийг хэрэгэлдэг эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Бид бүхэн өчигдөр одоо Эрдэмтэн доктор Аюурын Нэмжийн баяртай маань ой ба эрүүл мэнд гэсэн энэ сайхан номоо гаргасан. За тэгээ энэ номыг бол би бас орой уншсан. Тэгээ юуны төрөнд юу бодогдсон гэхээр ер нь боловсролын салбарт ялангуяа хүүхдүүдийн одоо боловсролд энэ ой мод гэж юу вэ? Ой модыг ургуулах хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байх юм гэдэг энэ сэтгэлээр бид нар бас сургуулийн хүүхдэд хинэ ээлжинд ер нь суулгаад боловсролын энэ хөтөлбөрт бас их оруулж өгөөсэй гэдэг ийм бол бас надад төрлөө. Тэгээ бид бүхэн ер нь одоо хүн байгаль хоорондоо шүтэлцээтэй байдаг. Ер нь манай Бадмин брэнд бол угаасаа байгалийн энэ эко бүтээгдэхүүнийг одоо шинжилж, судалж, боловсруулж, нано технологи шингээж ингээд хэрэглэгч түмэндээ бол барьж байгаа. Бид бүхэн энийг хэрэглэж эрүүл сарвал сайхан болж байгаа хэдий ч бид нар гараад одоо энэ орчин маань их бохирдолтой, утааны бохирдолтой, энэ хог хаягдл ихтэй. Ер нь бид нар яг гараад одоо амьдрах энэ экосистем бол үнэндээ алдагдсан байна. Яагаад гэвэл бид бүхэн одоо байшинд амьдардаг энэ нүүдлийн соёл ах бай бол бас алдагдчихж байгаа. Ялангуяа энэ говьд бол одоо цөлжилт эхэлж байгаа учраас уул уурхай ухаж төнхөөсөө илүү улс одоо хүүхдүүдийн толгойд энэ ой ямар чухал юм бэ? Бид нар эрүүл орчинд яаж амьдрал хүн эрүүл байхын одоо урт насалж удаан жаргахын тулд бас одоо нөгөө үнэн бодиттой эрүүл амьдрах үр хүүхдийн одоо төвөггүй өөртөө одоо өөрийгөө хайрлж хүндэлж өөрөө л бусдад бас одоо гэрэл түгээж амьдрал гэдэг бол хүний амьдралын бас нэгэн их чухал үе мөч байдсан байна гэж одоо бас бодож байгаа. Тийм учраас одоо энэ гарсан ой ба эрүүл мэнд гэдэг ном байна. Сурагчдын болон насан туршидын Монгол төмний одоо бас байгаль орчноо хайрлах энэ ногоон ой болгох энэ одоо ширээний ном болж байгаа. Тийм учраас энэ номыг одоо хүн бүгд уншаад судлаад үнэхээр одоо бид нарт нүүдлийн соёл иргэншлээс илүү энэ системээ авч үлдээд одоо энэ ой гэдэг бол одоо хүний эрүүл мэндэд маш чухал юм а гэдэг энэ мессежийг бол өгөх ийм сайхан ном бол гарсан. Тэгээд Бадмин брэнд энэ бүтээгдэхүүн гэдэг бол угаасаа эко бүтээгдэхүүн. А энийг өнөөдөр бид нар хэрэгжилж байгаа. Өнөөдөр юмны үн яаж өссөн бэлээ? Тэгэхэд манай Бадмин брэндийн бүтээгдэхүүн бол маш хямдхан. Тэгээ энийг тууштай, төвчээртэй өөрийн оюун ухаанаа одоо цэнгэлж хэрэглэх юм бол одоо Бадмин брэндээр хүн бүгд эрүүл болох, урт удаан наслах, одоо оюун ухааны хөгжил өндөртэй байх энэ боломжийг бол одоо Бадмин брэнд бол бид бүхэнд бол олгож байгаа. Тийм учраас одоо Бадмин брэндийг хэрэглэж байгаа хүмүүсүүд бол эхлээ сайн уншаарай. Хүн байгаль хоорондын шүтэлцээ бол одоо нэг нэм байдгиймаа гэдгийг эндээс олж уншаасай гэж хүсэж байна. За миний хувьд бол одоо Бадмин брэндийг 19 оноос хойш хэрэглэсэн. Өнөөдрийн хүртэл би ер нь ямар нэгэн энэ тариа бол хэрэглэхгүй. Энэ брэндээр бол одоо ингээд хэрэглэж олон түмэнд бас энэ сайхан бүтээгдэхүүнийг бас
түгээж авахын тулд бас одоо өөрийнхөө одоо энэ ажлыг бас энэ зориулж явж байгаа. Ингээд та бүхэндээ эрүүл мэндийн хаж жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баяртайгаас гарах олон сайхан одоо энэ ойтой холбоотой олон бүтээл гарна, Бадмин брэндтэй холбоотой маш олон бүтээгдэхүүн гарна. Энэ бүхнийг та бүхэн бас уншаад судлаад өөртөө зориг төвчээр гаргаж хэрэглээсэй гэдгийг бас хүсье. Ингээд та бүхэндээ баяр. Сэмэл намайг ингээд одоо Бадмин брэнд ингээд аюул олон жил ингээд хэлж байгаа. Одоо юм хүмүүс ингээд утсан ингээд ягаад ингээд дулаад хамаар ингээд хоолой зайлшгүй тавсан ингээд нүд ингээд уутсан ингээд аваад ингээд хараа ингээд бас ингээд сайжлалтай тэгээд хөлж чангаасан телефон мод ингээд нэг доктор баяртай гэж манаас нэг ингээд ба аюул ингээд нам гаргасан байгаа. Тэгээд тийм нам ингээд надад л ингээд ихний ингээд техник хитэн нүүрээ ингээд уншаад тэгээд надад ингээд мод яас ингээд яа. Тэгээд мод тийм хүний биед яад ингээд хэрэг юу хийхтэй хэрэг ингээд хүний бие тустай бай гэдэг тэгээд харууллаа. Тэгээд одоогор бол би бол жанжаагээд авсан доо тийм би ингээд одоо ингээд бол дунд ингээд авахлаар намайг нэлийн ингээд би намхан байдаг тэгээд тэг жанжаагаад авсан бол ингээд дээш ингээд намайг ингээд өндөр бол ингээд намайг ингээд ойлголоо би тиймээс бол ингээд ийм биш үгүүд одоо ийм болт ингээд ниссэн байгаа. За энэ сайхан өглөөний мэндийг энэ бичлэгийг үзэж байгаа хүн болгонд болон энд ирсэн бүх сайхан хүндтэй улсуудаа төлөөлөн энэ өглөөний мэндийг хүргье. Би өндөр настан надад төлөөлөн бас нэг 5 үг хэлье гэж бодож байна. За энэ сайхан бүтээгдэхүүнийг гаргаж байгаа хамгийн түрүүнд Ус аймгийн Харьяат Нямжгийн баяртай доктортой халуун баярыг хүргье. Мөн түүний ард ажиллаж амьдарч байгаа хамт олонд нь Бадмин брэндийн хамт олонд бас давхар баяр хүргэнэ. За ингээд миний хувьд энэ сайхан номны нээлтэнд ой ба эрүүл мэндийн гэсэн номны нээлтэнд өчтөр оролцоод сэтгэл их хөдлөлөө. Өнөөдөр энэ уулзалт ярианд орохоор бас зарж ирлээ. Тэгээд энэ сайхан бүтээгдэхүүн одоо энэ ойн номны тухай номноос гадна ой модтой байгальтайгаа яаж эрүүл сарвал харьцах талаар анхны мэдээлгүүдийг олгож байгаа бас чин сэтгэлдээ сайн талархаж байна. Энэ ойн тухайн номыг би анхудаа л сонсож байна. Хүүхэд буюу залуу байх үед би ийм номны тухай мэдээл модны талаар ойлгоцгүй байсан. Тэгээд одоо энэ ойлголтыг аваад маш их талархаж байна. Одоо хүүхдүүд цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд програмд нь бас энэ талаар оруулж өгвөл сургалтын системд нь бас их нэмэртэй тэр өсч торнож байгаа одоогийн бага залуу үеийн хүүхдүүд бас эрүүл аж төрөх болов уу гэж бодож байна. Эрүүл аж төрөх гэдэг чинь байгаль их дэлхийдэгээ харьцсан. Тэр байгаль их дэлхийдэгээ зөв харьцаад эрэхтэй энэ зэрэг биендээ эрүүл мэндийн тэнцвэрийг бас олж авах хаа гэж би бодож байна. Тэгээд 17-8 оноос хойш би Бадмин брэндийн бүтээгдэхүүнийг сурч хэрэглэсээр байгаад өнөө хүрэхэд миний бие эрүүл сарвал болж өдрөөс өдөр цаг минутанд хөнгөрч ухаан санаа сарвал ой тогтоолт өдөр олон сайжирч байгаа бас их талархаж байна. Хөдөлгөөн үе мөчний асуудал бас их байсан. Таягнд бараг орж исэн юм дээ. Тэгээд өдөр зэрэгтээ 120 мянгатаас сая шууд алхаад ирэхэд надад биеинд ямар ч өөрчлөлт нөлөөлөл байхгүйгээр ороод ирж байгаад бас өөртөө их талархаж явлаа. Энэ төвчээртэй, тэсвэртэй Бадмин брэндийн бүтээгдэхүүнүүдийг дараалан, шатлан хэрэглэж ирсний үр дүнд би төдийгөөс одоо 120 мянгатаас өдөө энэ цэцэрлэг төрөлөнд алхаад ирнэ гэсэн төсөөлөл байсан. Хэнэггүй сайхан алхаад ирсэн даа бас талархаж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүнийг гаргаж ядныг болон хүн төрлөختөнд одоо эрүүл сарвал аз жаргалыг түгээж байгаа Нямжгийн баяртай доктортой талархаж байна. Мөн хамтран ажиллаж байгаа Бадмин брэндийн хамт олон ямар их зүтгэлтэй энэ ард нь үнэнч сайхан ажиллаж байгаад бас талархаж байна. Ингээд миний ярих зүйлээс өмнө олон сайхан залуучууд бас сайхан ярилцлага өгчлөө. Би одоо Ахмад хүний хувьд ахмадуудаа уриалаад бас
ингээд ярилцлага гэж бодоод ярьж байна. Энэ Бадмын брендийн бүтээгдэхүүнээ одоо үнийг бодсон ч, цаад чанарыг бодсон ч миний бие эсэнд яаж хурц үйлчилж байгааг одоо уншаад нь үзээрэй. Уншидгүй маа гэхэд лайн сонсоод үзээсэй гэж бас уриалж байна. Ингээд Монголын болон ер нь хүн төрлөختөн тэр чигээрэн одоо эмгүйгээр сайхан эрүүл сарвал болно гэдэгт өрн дөрн итгэлтэй байна. Миний хувьд бол энийн хайрцаг хаягдаад олон жил болж байна. Дэлгүүр харшаагаар гоо сайхны бүтээгдэхүүн лөө шагаахан байгаад баг 7-8 жил болчлоо. Тэгээд одоо өдий зэрэгтэй байгаа да. Бүх хүмүүсүүдэн талархлаа. За дараагийн улсуудаан ярих боломж олгоё. Нөөсч ирж. Сайхан өдрийг тийм ээ өглөө хамтдаа энэ үндэсний цэцэрлэг хүрээлэнгээр хамтдаа алхсан, хамтдаа бас та хэд маань йога хийлээ, бүжиглж авах шиг байсан. Энэ сайхан таатай өглөөг хамтдаа эхлүүлсэн чин сэтгэлээсээ маш ихээр баярлалаа. Тэгээд бүгдээрээ эрүүл байцгаая, биеийн эрүүл байцгаая, сэтгэл санаа нь амар амгалан байцгаая, их дэлхийгээ хайрлцгаая. За их дэлхийгээ ногоон байлгах, цэвэрхэн байлгах, агаар нь богтлгүй байх, одоо дэлхийн өндөр стандарттай хотод амьдрах энэ оролцоонд Монгол хүн бүхний чин сэтгэл, санаа, хүч, хөдөлмөр оролцоо хамгийн чухал юм шүү. Тэгжээж бид нэр эрүүл нийгмийг, эрүүл эх орныг, эрүүл хотыг цаашлаад бидний эх орныг эрүүл сарвал сайн сайхан авч явах энэ залуучуудаа үлдээх юм шүү. Тэгэхээр Монголын одоо газар шороо тийм ээ, Монгол орны маань өв сургамал, газар шороо, ус, байгаль, орчин бүх зүйл бол бидний амьдралын эдис юм шүү гэдгийг бүгдээрээ ойлгоцгоё. Тэгээд эрүүлээрээ ганган жаргадаг, уншдаг, судалдаг, сэтгэл санаагаа амар амгалан байлгадаг, эрүүлийг одоо зорддог, хичээдэг, тэмүүлдэг та бүхэндээ үнэхээр их баярлж явдаг шүү. Энэ хүмүүсийн тоо олон болоосоо гэж би хүсэж байна, мөрөөдж байна. Баярлалаа.